Зохиолч Цэгмэдийн Нацагдорж. Нацагдорж зохиолч нь 1945 оны 1-р сарын 19-нд Төв аймгийн Угтаал цайдам суманд төржээ. Тэрээр Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлэр төгсөж 1966 оноос эхлэн Монголын радиод утга зохиолын ажилтан, редакцийн хариуцлагатай редактораар тус ажиллаж байсан байна. Тэрээр дунд сургуулийн сурагч байх үеэсээ буюу 1960-аад оноос эхлэн уран зохиол бүтээл төрөж эхэлсэн байна. Энэ удаад та бүхэндээ Цэгмэдийн Нацагдорж зохиолчийн сэтгэлийн тэнхээ өгүүлэг дуужийн түүрээс хүргэж байна. Давс өгүүлэг. Эргэн тойрны уул нуруу даваагүйг шин цас нэлен хийдэн бүрхээд өвлийн сүүл сарын ялтгор наранд орох байгаль дэлхий цалин цагаан мөнгөөр цутхан уралсан мэт туяа татуулан нин сүрж авхаатай. Цасны нөлөөгөөр хүүтний ирч ялгүй чангарсан авч жавар сингэнсэн тунгалаг агаараар амьсгалах тусам цээж уужран саруулсаад алд биеийн эдис бүхэнд үгээр төсөөлөн хэлэх үе бэрх таашаал идлүүлэн бүг магсаар мэдрэн эмээл дээрэн лав сууж бие сул тавин морины алхаанд бүү ээлүүлэн яв. Цасан ширхэг дээр ойсон нарны туяа сувдан цагаан нил ягаан өнгөсүлэлдэн салонгорсон гэрэлт очнууд болон нүд гэл буулж морины туурайд цас нөргөн чахарна. Унсан мориныхоо алхаанд айзам нэгсэн санаанд нь хар аяндан урсан орж ирэх ардын дууны аяыг магсар амандан гунган өөр хоорондоо авцалдаагүй өнгийн бодол дураар хөвүүлэн явна. Уул хамарлан явсаар бил тийш лав түрэн орсон их дэл хадны нөмөрт өхөр сүргэн тааваран идээшлэн бууг магсар малч хүний гэр хайнуудээр шинжин хараад нар баруун уулын толгойд суутал бэлчээн идүүлэхээр санаанда товлон мориноос бууж явган алхав. Сандах гойнд жаал байцнаж хуучилдаг байжээ. Салхи хөдлөх янзтай болохоор нь мал уруудаж магадгүй гэсэндээ дэндэлцсээр байгаад яаран мордсонсон битүүлэн шинэлэн гээд хэрдээл хөл болцоож байна. Нас 50 шахлаа. Миний энэ муу адгуу араншин хизээ намхрах юм бол за яах вэ? Мал дагсны буйнаар хүний зэрэгтэй л аж төрж байна. Бориу боксгийг чөлөөгүй зүтгэсний хүчинд аймгийн аварга малчны зэрэгт хүрлээ. Аймаг сумаас яваа дарга нар ойрмог манайхаар эргэлдээд бичиг данс үйлдээд байгаа нэг л учиртай. Улсын аварга малчин магсар гээд дуудуулж яагаад болохгүй билээ? Эзэн хичээвэл заяа хичээндэ. Магсар өөрийгөө шоолон нүур дүүрэн мишээв. Чи бас улс таяар нэрээ дуудуулах санаатай юу? Хошгим. Саяхан лайлын хаяа бараадаж гар хурууны үзүүрт зарагдсан нэгэн шавар ажаал гүйж явсан биш үлээ? Хэмээн бодов. Сандаг өвгнийхөөс мордсноос хойш түүний бага охин должингийн сэвхтэй борцорой байн сэтгэлд нь үзэгдээд байгааг магсар сая анзаарч уваагүй хуухай бас цүдгэр тулгар тогтсныг хантай бол хэдийгээж цувуулж байсан яах вэ? Хөгшин их эцэг хоёрыгоо хүүхдээр дарж зүдрээж байна да. Хар янзан эднийхээр ноднон зүүн байн л бууж мордоод хонож өнжөөд байх шиг харагдсан. Хөгшин толгой хишгэн хүртээгээд бас л арилаад өгчтэй. Залуудаан эцгийнхээ хөрөнгөөр гайхуулж мөн ч олон сайхан хүүхний толгойг эргүүлж замыг нь алтуулж явсан лүүдтэй. Та хар янзангийн хүүхдийг энэ сумнаас зүслээд ялгавал гарын хідэн хуруунд багтахгүй тоолов гарна. Нас 50 гарч зулааны нүс шингэрсэн байтлаа эм сүвтэй амтан харахлаараа самбагнаж сэмбэгэндэг хэвээрээ. Хүний сурсан занлын байхта өөрийнх нь охин баймаар хүүхдийн хүнжил гуцыг маажилж өвөр төрөнд нь шулдагнан орж байхтаа юу бодож байдаг хүн болтоо? Должинч гэсэндээ эцэг ихийнхээ нэр нүрийг боддгоо ямаа гэхэд үеийн залуусаас ичдэг болоосай. Хүүхэд багчууд эрт ухаан суудаг болсон энэ цагт хормой хотон хам жарахтай байлгаж боломоор сондоо юу ч гэх юм бэлээ дээ. Магсара цанцсан хөмсгөн гарынхан алгаар шувтран арчаад биеийн дэрэлсэн цувраа улсын оройг ширтэв. 20 хэдэн жилийн өмнө гинэн халуун зүрхийг нь хайр найргүй шархлуулсан нэгэн гунигт дуртатгал сэтгэлд нь сэргэн өндөлцөх гээд байгааг тэр мэдээд должингийн тухай бодлоос албаар ангижрахыг хичээн. Хүний ой ухаанд гүнзгий уллаж битгэрсэн дуртатгал гэдэг ширэн гойн хөвдөн хөрсөнд цонож хоргоцсон төмөрийн улбаатай чанар нэг ажээ. Хөрсний чийгэгшин салхи хөдлөм өгц хөвдөн хөрсөн доороос мөнөөх нуугдмал гал цовлцсон босдгийн адил сандаг өвгний бага охины бүтлгүй аж төрөл аригатаж яваахан мэдхгүй сээхэлзэн явдаг хар янзангийн тухай бодол лавшрансаар 20 хэдэн жилийн тэртээ өөрт нь тохиолдсон гунигтай
Хөөхтэй явдал түүний сэтгэлд нь сэргэв. Максар тэр тухай дахин дурсахыг үлхэсэн өөрөө суйлан нэмгэн цагаан эсгий дөгтөөтэй гар хүлээн авч гаргаад хадны нөмөрт хормойгоо тунтайлган тухлан суулаа. Олонтой сонсож санаанд нь хоногшсон нэгэн яруу аялгау хүйтэн тунгалаг агаарт намуухан эгшиглэн. Лимбиний эгшиг улам улмаар яруулсан цэнхэр унаар суунагдсан ууж мөхөндий зуны гүн цэнхэр тэнгэрт бяцхан бараан цэг болон торолцон жиргэх богшрог ном ногоон динжидээр чандамлан буусан гурван гэр халуунд хурган нурууна цайвалзан байгаа сүрэг хон нүдний нүмэн өнг ялгаран тодров. Ухаан санаа нь 20 хэдэн жилийг агшин зур ухраан 10 хэдэн настай Максар хөвгүний биедээ 40 хэдэн настай баргил ир буцаад орших мэт боллоо. Сөхөж өндийлхийг үл хүссэн дурдтгалыг хөгжмийн эгшиг ой тойноос нь залан гаргаж амьлуулан байгааг Максар өөрөөч эс анзаарав. Жилийн жилд сэлбэж янзлан нөхөж халан овойлгож оргондог бага дөрвөн хамт навсгар бор гэрийнхэн гадаа их долгор нь гидийсхийн зогсоод адуу манаж хонсон хүүгэн морины хурдаар айсуу явааг өглөөний наран доогуур сарвчлан харж байна. Нас нь яагаачгүй боловч эрч өтлөх шинж орсон ээж нь хүүгэн барааны газраас таниад гэртээ яаран орлоо. Чанмалсан 3 гэрийн хоймрын бөмбөр цагаан гэрээс Сүндэрья сайлын хувингаа барин үнэний зэлтийш гунхалзан алхаж байна. Тэр цэндийн ганц охин бөөрөн авган амьд эртэн Максар хөвгүүний зүрхний сорон зам билээ. Өрхийн тэргүн цэнд 50 эргэм настай. Аашны ялдам ухааны сэргэлэнгээр нутаг усныхаа эгэл олны эвийг олдог. Нэгийг зарвал хоёрыг хожих арга ухаанд боловсрсон. Нуруу намханч чадал тэнхээ залуу гараа хүн. Эхнэр бөөрөн цайлган аманцар. Эр нөхрийнхэн нүдний харц амнаас унах угийн айсыг дагсан гамбгар улаан авгай. Тэднийд гар хомхин хөлжийн ялхаж суудаг ганц хүн бий. Тэр бол цэндийн ухаан мулгуу хөвгүн Сүндэрьягийн ах Бат байлээ. Малынхан хагсыг албан татвараас хаазайлах санаатай хүү Баттан хөрөнгө таслан өгч өрх тус гаралсан нэртэй. Чандмалсан 3 гэрийн баруун талынх нь Батих гэдэг нэр төдий. Өвөл ичийн хийж 100 цагаан идэ айраг цагаагаан хадгалдаг гэр. Цэндийнх мянгаад хонтой 3-4 азаргаа дуутай. Сайлын 10 хэдэн үнэтэй. Максар хөвүүн эхийн хамт тэдний хаяаг бараадан зарц гисэн ил нэргүй боловч ам зуулгын ирэхээр хар борожлыг нь бори бохисхийг завгүй гүйцэлдүүлнэ. Долгоор алд биеийн чадал их хүний хайрын сэтгэлийн эр нөхөр агснаасаа заяасан ганц хүйтэн харамгүй зориулсан хатуужилт их. 40 хэдэн онд баруун хязгаарт харийн дайсантай ам тэмцэлдэж яваад амир сэтсэн журамт ханиан өөр ирээр орлуулан алаг бүрийн хойд эцгийн бараа харуулахгүй гэсэндэн альва гачаал зовлон ганц биеэр туулж яваа бүсгүй. Максар 17 нас хүрэх үедээ эргэн тойрны ил байдлыг баг багаар гадарлах болов. Бас хэдхэн жилийн өмнө дөрвсгийдэх дур хүрсэн цагтаан гизэгдэн шоголдог асан Сүндэрьяг харсаар байтал хүүхэн хүний шинж бүрдэн Максарын сэтгэл зүрхний шүтэн зүүдний дагн болон хувирав. Түүнийг харах бүр нэгэн шин содон зүйл нүдэнд тусан сэтгэлд нь хоногшдог байлаа. Сүндэрья өөрт нь хандан хэлсэн энгийн ганц хоёр үг цээжинд нь нар мандуулж магнайд нь баярын од гэл буулах мэт болно. Тунгалаг хархан нүдэн жаварлуулан лавай цагаан шүдэ яралзуулан мишээхийг нь хараад ханашгүй. Сая саасан бүлээн сүү мэлтэлсэн сайлын хувингаан Сүндэрья бариад өглөөний нарны өөдөөс уйхан нарийн бэлхүүсээрэн гунхасхийн урт хүзүүгэн сунган үтсгэлэнт тэргүүнэ гэлжийсхийн өлмий дээрээ хөнгөн гიშгсээр айсвэ. Алхахайсаар түхэлцэх цээж дээрх чилгэр хоёр хөхн ногоон торгон тэрлэгийн ингэр түлхэн сэрвэлзэж хөвгүн Максарын ухааныг мансууруулан зүрхийг нь болиглуулна. Халуун харайн нээн илчлэх үг хөвгүний цээж дотор нь бэлэн байвч түүнийг хэлний үзүүр хүртэл түлхэн ам нээлэх зэрэг дутан явсаар олон өдөр хоног өнгөрсөн билээ. Арга ядахтан айргаар өдөржин өөрийгөө шахан халамсаад үдэш орой цэндийн хаалгыг зоримог татан Сүндэрьяг дуудан гаргаж мөнөх үгэн хэлэх гэтэл эцэнд нь айраг шахалтан хоолойд нь саган хоржигноод сандрахтан овоолоотой аргалын араар хідэнтэй овол цутал тонголзон баахан доошлуулад ирэхтэл хайртай тэр нь тас инээсээр хаалгаа хамхин буцаад орчхож билээ. Нанзад баяны ууган хүү хар ёнзон хаврын сүүл сараас ихлэн цэндийхээр бууж мордох нь олширч Сүндэрьяг өөртөө дасхан ээнэгшүүлэх янзтай болсон тул хүү Максарын сэтгэлд харамлах хардах санаа бугшин бугшсаар зориг зүрхийг нь чангалан чангалсаар зуны ихэнх сарын
Тэр нэгэн үдэш илүү гэрийн хаяанд цээжиндээ бэлэн хадгалж авсан үгэн хайртай түүндэн балцал хэлжээ. Сүндэрья түүнд эгчирхэн толгойг нэлэн байж өөрийн гисэн өргөө цагаан гэрээн барьчихаад эгчигийн эхнэр болгох найр хурмаан хийгээрэй. Бүсгүй хүн гэдэг чинь эр нөхрийнхөө эд хөрөнгө ухаан чадалд шүтэн түшиж хүний зэрэгтэй явдаг юм шүү гэсэн бэлээ. Эцэг цэндийн амнаас гарч болох үгийг охин сүндэр яагаас нь сонсоод эр хүн гэсэндээ Максрын омг нь бадарч орд цагаан өргөөгөн барья л да. Хурим найр хизээ хийхийг аав ээжтэйг зөвлөж тогтоорой хэмээн бэлбэнчэнтэй хүн шиг бодож санах юмгүй хэлвэл сүндэрья тас хөхрөн намрын сүүл сарын шинийн тавнаас оройтвол наад муу эгч чинь өөр хүнийх болчихсон байх вэ хэмээн хэлж билээ. Их шигээ цагаан цайлхан түүний үг үнэн байлаа. Хар янзангийн эцэг их морныхоо сайныг шилэн унаж, өдрийн сайныг сонгон тохиолдуулан, цэндинд айлчлан ирээд сүү бэлэг өргөн барихыг хүүн Максар нүдээр үзэн, нойр хоолноос гарч солиорч багтрахын наагур болсон билээ. Их хүн гэдэг үрийнхээ аз жаргалын төлөө наран дээрээс гал шүүрхээс ч буцдаггүй ажээ. Хэдийгээр айлын хаяа түшин бор хоног төөрүүлж ядсан байгаа ч гэсэн чинэлэг айлын сайхан охиныг хүүтэн гуйхаар их толгорн өнгөтэй өөдтэй гэсэн дээлийн өмсөн хадаг бүртлэн цэндийн дороод учир явдлаа цухуулахтал хүүхдүүдийн явдалд хөгшин бид оролцоод яах вэ? Өөрсдийн санал хүслээр болог гэсэн үг дуулж амаан таглуулжээ. Ийм явдал болсныг Максар хожим хойно хөндлөнгийн хүнээс дуулаад эхийгэн өрөвдөн хайрласандаа сэтгэлдээ уйлан хайлсан билээ. Эцгэн дуурайсан эрэмгийн ихээ дуурайсан голч шудраг хөвгүн Максар цэнд баянэд нанзад баян айлчсны дараахан Сүндэрьятай саатан уулзаад хэлсэн амнаасаа чи буцахгүй бол хүний хүү би сансандаа хурч өргөө цагаан гэрэн намрын дунд сарын 15-нд барин шүү гэж хэлээд эхийгээ ятхан зөвшөөрүүлсэн тул өгийн нуураас давс үрж гэр бэлдэх мөнгө олохоор санаа шулуудан мурдажээ. Лэмбиний их шиг намжсаар алсын улсын дээгүүр замхрах мэт болоход Максар сая сэхэ авч хөлдөө газар хөлөөсөн жиндүүлэн байгааг анзаарч сэвхийн босоод морио хөтлөн үхэр сүргийнхаа зүг айвуу тайвуу алхав. Дээлийн нудраганда хомисхийн барьживаа гар хүлэн авагч хормын төдий дуугүй байснаа шудраг хөгжмөр эрдүү соглог ая тоглохтун үүсгэн уянгалав. Хөрөлсөн цас гутлын ууланд давс садал нүргэн хоол өвхөндий уул толгодод давсаар хучуусан мэт цайран байна. 20 хэдэн жилийн тэртээх тэр 117 хөвгөн өгийн нуураас давс үүрэн гаргаж байсан дурдтал малчин эр Максрын ухаан санаанд тодхон буулаа. Нуурт зогсож байгаа хөвөн Максрын нүцгэн гургар хөх биеийг даган шорвог ус савиран урсна. Мөрөндөө чивчрэн шигдсэн шуудааны ямыг мушгин атгсан хоёр гар нь мэдээ алдан шууган даган халуу оргиж янган байлаа. Тал шуудай давс нуурын мандлаас хөндөрмөгц 10 дахин хүнд болсон мэт санагдхавэ. Нүүрэн үрчийлгэн шүдэ шажигнтал зун зүтгсээр эрэхт дөтлөн очив. Зуны донд сарын авраг том нар эгц дээр нь шахам дүрлцэн толгооны үсийг хуйхлах шахан далам мөрний арсыг шазлан алдан төөнөх авэ. Ус нь шавхран савиран байгаа тал шуудай нойтон давс уурч чөргөр хөл дээрээ тэнцэж ядан гуйвалцаар алхаж яваа хөвөн Максар нуурын эрэгт гарч ирээд амсхийн зогсов. Давсанд түлэгдэн цоорч хүүршсэн шуудайны таар зүйж дөрвөн шонгийн хооронд тэлсхийн тогтоосон сүгдрөвч доор унд усүндий тэрийн хөвтөж зарим нь завлан сууж байгаа цэлдэн хөх биетэй ирчүүл түүнийг хараад дооглон пара инээлдэж байна. Үнсэн дээр хөрвөөсөн халуун цагийн тэмээ шиг иднүүсөх хөвөнөр амны зугаа гарган сэтгэлэн баясгана. Хөөе, чи салтааныхаа хоорондор юугаан гоожулж савируулаад байна. Турсаг чамайг нуур бузарлаж дууслаа. Чиний шавсан шингэсэн давсыг хэн хоол цайндаа хойлох юм? Эхнэр авч айлгэр толгой олох гэж байгаа эр хүнийг та нар зүгээр байлга. Давсанд болгосон ийм годгор борцгийг ямар хүүхэн тоодог юм? Эм батхан чи шорвог гээд хавтахгүй. Эр өсөж эсхий сундаг юм аа. Дажгүй хөө Максар эрчүүлийн доог тохог анзаарах сөхөө байсангүй. Эврэж хатахаар нуруулсан давс үдийн нарны хурц гэрэлд нүд сохлон цагаан туяа татуулан урагш шалгах тусам улам цаашлан холдоод байх шиг. Уснаас гаргасан загсных мэт ангалзан амсгаатан байгаа түүний ам руу нь шорвог хөлс цутхан орж уруул хөлийг нь хорсгоно. Хоолой нь арган давс амтагдж гашуун оргино.
Өөрт оноон зааж өгсөн газарт хүрмэгцэн шуудаатай давсаан төс хийтэл унгаж гараа савчин далсаар дээр нь мордон суулаа. Газар тэнгэр, нуурын мандал, сүүдрөвч дор байгаа хүмүүс бүгдээрээ хачин итгээд шар ногоон өнгөтэй болгон харагдана. Максар нүдэн аниж, амьсгаагаа жигдлэн амс хийгээд, үүрч авчирсан давсаан газар асгав. Өглөө нар битүүгээс эхлэн баг үд хүртэл охтны хуйны дайтай 7 бяцхан дов босгосондоо урам нь хугарна. Нойтон давсны ус шавхарч хатглаараа уламж аривгүй баг болдог тул хагас өдөр дөнгөн данган 3 төгрөгийн ажил хийжтэй гэхээс уйлмаар санагдах авэ. Жижиг 5 хант гэрийн мод 1000-аас наашгүй үнээр олдно гэж тэр сонссон тул 4 оронтой тэр тоонд хүрэх мөнгө олно гэдэг өгийн нуурын ёроолоос 100 жил малтаадч барамгүй мэт. Гэвч өгийн мах руу зориг чангатай тул намрын дунд сарын 15-наас нааш заавал сансан дан хүрнэ гэсэн зорилгоос ухарсангүй. Максар нойтон шуудаага урамгүй сэгсрэн мөрөн дээр нь чулуудаад нуурын зүг толгой гудайн алхав. Хөөе, дүүхүү. Сүүдэр твтэж амс хийгээч. Наада би чинь ямар чулуу төмөрөөс бүрдсэн биш. Наранд цохиулаад хилаагаад унвал сүй тавьсан хүүхэн чинь бэлэвсэрч мэдэн шүү. Миний хідэн навсгар огтын нэгэн чигээсэн ийм шандастай хүргэн чирээд ирдэг болоосай. Тэгвэл би гэдэг хүн 7 хөл зовлогоон давсалж ингэж үүлийн үзэж үйл таман эдэлж явахгүйсэн. Өөрөөсөн Ахмад ахмад гэрчүүлийн хатуу үгэнд хэдийнэ дасаж дүжирсэн хөвгүү Максара давс шуудайлахыг завдснаа болж нуурын усанд хідэнтэй болгон сэрүүцээд сүүдрөвчд оргүйн ирж элсэн дээр төрүүлгээ харан хэвтэв. Эрчүүл энтрээ гэлцэн шуугалдаж гэрээсээ авч гарсан боо борцог ааруул хуруудыг харилцан түгээж гүзээ нэрв хэмээн хочилдог данхар том зэс данхыг гар дамжуулан зэлгэн өтгөн хар цайнаас худхуд залиглан байна. Максар юм мэдэж уух байтугай дуугарахч дурвал хөрнө. Барилдаж ноцолдог байрын лужир биетэй булчин ширмсэн гүрэлзэн хөвчрөн байдаг гонгор гэдэг хархууд зорж ирсэн хэрэг сансан бодсноо нин үгүй итгэн ирснаас газраас энд төр цугларсан эрчүүлийн тоглоом наргааны бай амны зугаа болж байгаадан Максар бухимдана. Мангар залиг хагархаа хингэр шиг суурхыг мэдсэн бол Сүндэр ягийнхаа тухай яах гэж ярих вүлээ? Миний явдал бусдад ямар хамаатай юм? Та нартай хамт нэг насаараа өгийн нуураас давсуурч гарах биш. 5 хантай гэр төхөрөх мөнгөтэй болоод л эндээс зайлна хэмээн Максар биеийн өмөрөн бодно. Дуу хоолой нөтгөрөн дээд уруул дээрх ширүүгэр шар усны ширхэг саянаас бүдүүрэн бараантаж сахалын зорж яваа хүү Максрыг аж төрлийн элдв гачаад дэгэн догныг туулан хал утсан тэр 10 хэдэн хүн давсны хүү хэмээн хочлон давс өнхүүснээс өөрсгүй гашуунаар ёжлон туурхаг авч цайлган цагаан хэ баагүй эгэл хүмүүс байлаа. Зангаа мэдлцээгүй ихэн үед ичиж хорсохтон барилцаж авмаар болдог байснаа аха зах хүнийг хүнлэх ёсыг эрхэмлэн өссөн тул зодууртад ассан нохой мэт альва дамшиглалыг хүлцэн өнгөрөөж улмаар ажиггүй болсон билээ. Гэлээж Сүндэр ягийнх нь нэрийг дуудан өөлж шоолох гэж сонсогдмогц нуруу руу хөөт оргин дотор нь бачимдна. Хайртай түүнийг өчүүхэн төдий басамжилсан үг бусдын амнаас дуулснаас атгатгаараа давс аманда чихэн зажилж нулим сунган зовсон дээр мэт. Сэтгэл зүрхний онгон шүтэн болсон Сүндэр ягийнхаа хүслийг биелүүлэн өргөө цагаан гэрээн улаан өсгөн гарын хүчээр босгохоор зориг шулууцсан хөвгүү Максар арьсмахан давсанд түлэн тэнхээ тамиран шавхан явааг давсчин ирчүүл үл тоомсорлон балжир хүүхдийн гинэн хүсэл хайрын элчэнд халууран мансуурсны өршиг төдийд үздэг байлаа. Тэд хизээ нэгэн цагт сэтгэлдээ урган гэж жаргал баясал идлүүлсэн солонгийн өнгийг хүний амьдралын ирээн бараантай хутган мартаад гагц хөө махан бодоор сэрж мэдрэх жаргалыг оошон үздэг хөшүүн хойрог ухаан санаатай болсон мэт 17-той хөвгөнд санагдхавэ. Эрчүүлийн гүжирмэг яраа хөөрөө эдгээр авир төрөх нуруулцсан давснаас ханхлах шарваг үнэр хүний аж төрлийн хатуу хуулийг Максарт мэдүүлж таниулахыг махран оролдоод байх шиг. Сар гаруй нуураас давс үүрч гурааж годойтлон туран хүүхэд ахын махмараа шувтарч дуусаад оронд нь цээж бий хөл гарт нь овон товон булчин сууж шуудааны талд хүрэхгүй давс хараа ядан даадаг байсан бол тэхий дундаас өнгөртөл савлан нэгтруулсан нойтон давсанд түүртхэм болов. Авах мөнгөний тоо өдөр хоногоор нэмэгдэх боловч гэрийн үнэнд хүрэх яагаачгүй тул сартай шөнө хүртэл нойр хугаслан давсуурна. Тамир тэнхийг нь шавхаж дуусаад нүцгэн биеэр газар алгадан унтлан давсцуун.
Аадар шаагсан өдөрч борооны усанд гуйдуулан давс шуудайлан үрч хизээ мүдгүй нурах төгсөн яажгийн модон амбарт зөөж овоолно. Хуруугаан хөдлөхтийн хээгүй болтлон ядарч майхны хаяа руу толгойгоо гудран зөөргмөлн хэвтэгтэн сүндэр ягийнхан гол шиг сайн дүрийг магсар сэтгэлдээ дуудан нүүр учирч өөрийн гэрийн заавал барина өргөө цагаан гертэн хонгор чамтайгаа ханилан жарганда хэмээн дахин давтан өгүүлдэг байлаа. Нэрэ хүүхэд үлгийдсэн нэхийн манц байдал өдөр шөнийн альч цагт бүв бүлээнэрээ байдаг өгийн нөрөн ус элчийн аажим мажмаар алдан аяны шууд чуулах цагаан зөгнөн усны мандал дээгүүр байн эргэлдэх үеэс сүндэр яатаагаан тавлаж тохирсон өдөрч тулж ирэв. Хийсэн ажлын хөлсийг дахин тоолж үзвэл дөнгөн данган 700-аад төгрөг болжээ. Өөртөө 3хан төгрөгтэй гэрээс гарснаа бодоход 700 гэдэг санаанд багтамгүй их тоо боловч гэрийн цулгуу мод авахад бас л хэдэн зуун төгрөгөд дутуутвал маясан мишэнгэ мөнгө тоолоод санаа алдна. Цагаан цууин бүү бааданд боож дэрэгдэх сумын мухалгаас ээжтэй махэр ивэр сам толгой боох алчуур айлын хүүхэд эмгэг төгштийн гар дээр тавихаар хідэн атга чихэр ганц боодол ёотон авч өөртлөв. Хэдийгээр хаа газрын хар илгийн хүмүүс боловч 2 сар шахам нэг тогооноос хоол идэж хүнжил гутсаан хуваалцсан давс үүрх зүдгүүрт хүнд ажилд мөр зэрэгцэн тэрэгний мор адил хамтдаа зовж байхтаа ах дүүс мэт эжилтэн дассан нөхдөөсөн салах болсондоо хүүгүү магсар арай л нулим сунгалгүй бие барин ах нартай толгой дараалан өнсүүлв. Хатууны сүн үг хор шармалцсан доог тухуугаараа амар заяа үзүүлдэггүй байсан нөгөө бор бааз ирчүүл сэтгэл уужраан зэрэг хөгжөөсөн үнэн зүрхний ерөөлөнд дэвшүүлэнгийн 10-т 25-т зарим нь 50-ийн дэвсгэрт өөрт нь хийгээд ах нар чинь газар хол хоошон яарах ажилтай тул хурим найрт чинь биеэр оролцож чадахгүй нэ. Монгор сайхан дүүмэн чи төрдөн бүл түмэндээ түшиг болсон аз жаргал бэлгсэн өнөр өтгөн айл гэр болж ашид мөнхөд амар сайхан яваарай гэцгээв. Хүүгэн магсар айлын адуунд тавьсан ариг буурал морин барьж унан нутгийн зүг хөлгийн жолоо залан явхтаа гэрийн модны үн ах нарын буйнаар арай ядан бүрдлээ. Нөмөргөх дээвэр туурганаас эхлээд бүслүүр хошлон 100 яндан митийг ихээхээ нүрээр ис бүтэх заримыг нь цэндийнхээс ч гэсэн гуугаад болгондоо гэж урамтай баяртай бодож явлаа. 2 өдрийн газрыг замын дөтөөр унсан морин шавдуулан явсаар 1 хоногт туулан нутгийн захад хүрлээ. Адуу мал хөөцөлдөн бишгүүдээ л хөндлөн гулд туулж явсан төрсөн нутгийн газрын хөрс зөөлөн өв сургамал өтгөн хаасайгүй бэлчих мал сүрэг тарган задгалан үлээх салхин хүртэл найртай ээлдэг санагдана. Орхон голыг гармаар нь гатлан өндөрлөг дэнж дээр гарч ирвэл нанзад баяны цуслан газар алхан дээр байгаа мэт ил харагдав. Хөндөд дагуулн цууран буусан арваад гэр ногоон турган цамсны ингэрт хатсан танан товчдол содон үзэгдэн. Хүүгэн магсар тэр гэрүүдийг нүд гүйлгэн харах зуур нанзад баяны ураг төрөл хамаатан садан гэгдэх хинийх болохыг сэтгэлдээ онон нэрэлтэл нэг гэр илүү гарав. Нанзад баяны их таван хант бөмбөр цагаан гэрийн цаахан мөчтгөн давхцсан үзэгдэх тэр гэр хинийх байж таарах уу гэж бодох зуур орчны байдлыг шинжин амжив. Зэрэгцээ 2 уяан дээр хөлөг морд багшран шинхэн шаасан асар майхан хөхрөн цэнхэртэн хүүхэд багчуул бужигнаж гэр майхан асрын хоронд хүмүүс холхино. Нанзад баян хавийн алиудаа түгэн адуулж маллуулдаг сүргэн тоолж данс нийлүүлэн найр наадам хийж байна да. Улсаас оноосон албан татвараа яаж барж төлдөг юм бол хаяагаар нүнгэр хэмчин бууж мордоод хулайраг залглаад гарыг хэмээн хүү магсар бодов. Найрлаж байгаа хүмүүс тэр тусмаа харьянзангийн нүдэнд биег үтсэн жавхаатай гэдгийг харуулахын тулд морноосоо бууж өөртөө түнтийн байгаа чихэр ёотон альчуур сам сэлтийг сэлгэ хувцаа чигсэн богцонд зайчлан хийгээд бүсээ чангалан ороож гутал хувцсныхаа тоосыг гүн унсан морныхоо эмээл хазаарыг хүртэл нэгтлэн үзээд мориндон сэв хийтэл мордон хатруулав. Морны зүс хүмүүсийн дээл хувцсны өнгө царай төрөх ялгаран харагдахаар ойртон очмогц жолоо татан хурдыг сааруулан эмээл дээрэн хөндөлтсхийн сууж нуруу цэхлэн цээжэн ялимгүй түгээлгэж мөрөөн тэв хийлгээд морины явдалд тааруулан үл ялэг ханхалзан явсаар уян дээр 5 хийтэл хөл хавсран буу. Замдаа тааралцсан хүмүүстэй буйртай мэдлэн сэргэлэн намбтай алхасаар нуурын дөлгөн мандалд хүзүү ногдайн далавчаа хумын зөөрмөглөн байгаа хун адил цэмцгэрхэн шинэ гэрт олон хүн орж гараад байгаа тул бодож сансан юмгүй босхийг нь
алхан орлоо. Хаанхайлж ширээ зассан гэрт дуухуур. Инээд баясал цалгиж, идээ будаа яриаж, айраг цагаа бэлхэн байна. Танихгүй олон хүний нүүр. Гаднаас орж ирж байгаа хүүгүн магсар тийш мэлтэсхийг томжижиг бүлцгэр хөнхөр хөлчүүхэн анилдсан уяран талмаарсан хос нүднүүдийн харц түүн дээр тусав. Магсар бүгдийн амар амгалан асуугаад харц өгсүүлэн гэрийн хойморт зэрэгцэн суугаа хос тэр тусгалаа. Сэлмэг тэнгэрт цахилгаан цахиж түүний хүчит гүйдэл халуун зүрхэнд нь тусан зогсоох мэт боллоо. Магсар нүдэндээ итгэсэнгүй. Тооноор тусах нарны талд дугуй гэрэлд хоримлон байгаа хос гэрэл цацарсан гүнгэрванд залран байгаа. Суумал бурхад адил эрхэмсэг сүр жавхлан төвлөлтөр үзэгдэнэ. Хар янзангийн зүүн гар талд сүндэрья сувд шигтгэн угалцлан ширсэн хүрэн хилэн хүрээтэй хоргой торцог духтуулан уран нарийн хуруутай хоёр гаран атхан өвөр дээрэн тавиад цомцэн суун. Түүний мэлтэлсэн урсгал хар нүдний харц Максрыг гайхан дүгэргэлсэн нүдний харцтай халц тулгармагцсан шантран дальдэрч зөөхө буулган хацар нь яарч уруулан жимийн тонгойлоо. Хар янзан хөлчүү гөлгөрнүүдээр орж ирсэн хөвгөөнийг тоомжиргүй ширэв татан харснаа суудлаа засан маа далзаж морисайтай амны их шигтэй яваа хүү байна. Суудал тавьж өг айраг арх аягал хэмээн дуу дорой хүнд өгөл өгч байгаа баян тархан хүний буур зан туйлдчин хэлхийг Максар сонссонгүй. Нүд нь харанхуйлан буруу тахимын шүрмэс сулраад сөхрөн унахыг завдан байгаа түүнийг ашгүй хэн нэгэн тохооноос натхан суулгав. Хар дарсан зүүднээс цочин сэрсэн хүүхэд адил нүд дүрлээлгэн аман ангасхийн суув. Максрыг хормын дуграанд хэдийнэ халамтсан сэтгэл хөөрсөн хүмүүсийн хинж анзаарсангүй. Гинтийн догшин жаварт агшин зур царцсан хөлдсөн мэт хөдөлгөөнгүй гүлрэн суугаа түүнд сүн түшигч тоодгар залуу үндсэн хултай айраг хоёр гардан барих үеэс сая сэхээ орж салгансан гараар тосон аваад өмнөө байгаа алтан зөмбөртэй майгуултай явган ширээн дээр бушуухан тавилаа. Максрын хамар шархиран нүдэнд нь нулимсгүйлэгнэн. Ухаан санаанд нь харанхуй манан татаад дуу тавин мэгшин уйлмар болов. Харуусал гомдол сэтгэлийг эзэмдээд бие барих тэнхэл үгүй болжээ. Олны нүдний өмнө нулимс унгахгүй юм шүү гэсэндэн нүдэ анивчин нулимсаан дотгош залгиж төвхөн гүрвэлзүүлэн өлийж суулаа. Гэрт найрлан наргиж байгаа хүмүүс гинт нэрхийтэл инээсэнд Максар давхин цочиж сая сэхээ орон юун тухай инээлсний учрыг тааж ядан бусдын харц дагуулan өвд тийш харав. Хаалгаар орж явсан нэгэн хөлчүү ир босхонд бүдрээд идээ цагаа аяглан зогссон тэнтгэр улаан авган бүдүүн бүксийг тэрэн унаж уулга алдуулсан тул ийхүү инээлдэжээ. Хорол тооноос зүүсэн баран зад хадгийг намилзан дэрвтэл нэрхийсэн инээ дундаас Сүндэрьягийн аттай тас хин хөхрөхтөн хүү Максарт тодоос тод ялгаран сонстов. Нар салхинд гандан давсанд түлэгдэж хөрзийн хөрсөн царайтай гурайтлан эцэж турсан намайг Сүндэрья тохуурхан шоолох аян шалтак олдсныг далимдуулан бахан хангаж байна да хэмээн анх удаа хайртай түүнийг өөчлөн бодож найрын ширээний араас сугарч бушуухан зайлж одохын төс болов. Сүнч том мөнгөн аяга дүүрэн шимийн арх түнд барьлаа. Чижирхийлэн байгаа гараараа тулсан аягтай арх нулимс адил тунгалаг агаад нуурын давстай ус адил мэлтэлзэн хүн төрөлтөн амсан ундаалж болох гашуун бүхний охин мэт амс магц зовлон бүхнийг мартуулах аршаа мэт Максарт санагдан нэгэн амсгаагаар хүнтрэн шавхаад аягийг ширээн дээр тавилаа. Эрхүнхөө нутгийн ах дүүсийн дунд сэтэртэй сэрэг шиг сэгийж салхивнэрлэн өлийж суухын оронд эдж ууж дуулж наргсан дээр хэмээн дэрэгдэн суугаан нанзад баяны хуурай төрөл садны нэг хончин өвгөн хэл булталзуулан шүлс усчүүлэн хэлээд дахиад хийгээд өг гэж сүнчэд тушаав. Дараагаар хоёр аяг арх залгилсан Максрын дотор халуу оргиж уурэг тархин мэнэрэн бадаараад уйл марч дуул марч босон харин цаман марч санагдах авч хүлцэн тэвчиж Сүндэрья твш нүдний булангаар хулмалзан үг сөргөх шалтгаан эрен өнөөдөр чин намрын дунд сарын хідэн билээ хэмээн дэрэгдэх хүнээс албаар чанга дуугаар асуув. Хончин өвгөн хурууныхаа үеийг байн тоолон хариу хэлж чадахгүй удаж мөнгөнөв. Гэтэл сүнч хажуугаас намрын дунд сарын шинийн 6 өлзий учрал бүрдсэн сайн өдрөө. Энэ жилийн намрын 3 сар дотор үүнээс өөр ёроолтой буян хишиг аз хиймэр түших сайн өдөр ховор гэж нанз дахай таалж сонгосон юм шүү гэв. Хөвгүн Максар бодлогошрон тонгойж
Аа тийм би. Яагаад чи би намрын сүүлийн сарын 15 гэж бодоод байсан хэмээн Сүндэр яд дуултахаар хэлэв. Энтэс бушуухан гарыг. Хэтэрвэл хэрэг биштэн. Бос. Яв. Хурим уймуулж шившгэн тариузээ. Хэмээн тэр өөртөө хэлэн гэрээс гарах айтай боломжийг хүлээн. Галтай зууханд орсон мэт бүх бие нь халууран бадаарад хөлсөн насгарна. Сүндэрийн үеийн хүүхнүүтэй тэнгэр сайхан байна. Сайхан намар болж байна. Халуун байна гихчлэн ёс төдий ганц хоёр үг хэлэх нь олон хүний дүнгэр яриа дуу хуурын их шиг дундуур магсарт сонсдох авай. Сүндэрягийн их эцэг хоёр Нанзад баян эхнэр дулмаанаар хүмүүсийн дунд зүтгэхгүй байлаа. Бодвол худураг болсон эцэг эхчүүл Нанзад баяны гэрт жич найрлаж байгаа бололтой. Эдээ будаа тансаг амттан ширээ дүүрэн элбэг боловч эдэж уух дур үл хүрнэ. Энэ дайны хурам найр би хийж чадах байсан болов хэмээн магсар бодож суутал хөл нүцгэн бяцхан хоёр хүү хөөцөлтөн шүүгэн орж ирэв. Тэдэнд чихэрхөөр өрөө уудалснаа богцондоо орхисноо санаж гараа лав явуулан боодолтой мөнгө гарган ирээд задлаад мөнөөх цодгорхон гидсэн ил гаргасан бондгор жаалуудыг дуудан миний дүүнэр боов чихэр авчи дээрээ хэмээн тус бүрийн алган дээр мөнгө тавилаа. Хэдтийн дэвсгэр өгч байгаагаач ажигласангүй. Анзаарч мэдхийгч үл хүснэ. Хоёр жаал мориндоо ташуур өгч байгаа мэт гоён час хийтлалгатан баярлан гүйж гараад удаагүй байтал бүстэй бүсгүй сүрг хүүхэд хаалгаар чигцэлдэн орж ирээд гордон сониучрсан бүлтгэрнүүдээр магсрыг харан бие нудран түлхэн хаалганы наан хургув. Миний дүүнэр наашир хэмээн зангирч сөнгөтсөн хоолоогоор магсар хэлээд нэрлэхэж зовлгүй сарвайсан жижигхэн борхон гарууд дээр нь мөнгө түгээн тарааж байлаа. Чи би надад чамд нааша цаашаа хэмээн хүүхдүүд хөвгөлтэй шуугаан дэгдээн найрлан суугаан хүмүүсийн анхаарлыг татав. Хар янзан дээлийн сугалдралах далмаар суудал дээр өндөлзөн сүрхий баян банди юм хэмээн амандан өглөн янцаглана. Сүндэрягийн царай ягааран цэнхэр пансан алчуураар нүрээ сэвхийж ажиггүй дөрүүзүүлнэ. Ногоон гуравт хөх тавт улаан арав татгсан гараа хүүхдүүд шувалзуулан далсаар баярлан шуугсаар гартал дараачийн хүүхдүүд будаа харсан болжмрын сүрэг адил шүүгэн орж ирлээ. Хурим дэглэгч хижээлэр хүүхдүүдийг гарч тоглох хэмээн зандрахыг дарвж хөөрсөн хүүхдүүд үл анзааран магсар тийш бие түлхэн ойртов. Хүүхдийн тоо олон мөнгөний тоон 100 болсныг магсар мэдээд 25 тавтын дэвсгэрийг хэдэн хүүхдийн дунд өгч боов чихэр авч хувааж идэрээ гэв. Өглөх чахаас хишиг хүрсэн хүүхдүүд гэрийн гадаа хуйлран бужигнан шуугилдаж боов чихэр авч идэх тухай хөөрөн ярилцсан. Харин гэр дотор найрын ширээний ард шахацалдан суусан хүмүүс аманда ус балгасан мэт дороо дүмбийн долгорын ганц хүү хизээ ийм баян болчихоо вэ? Хаанаас ийм их мөнгөтэй болов хэмээн бодож магсрыг ажил хийж мөнгө олохоор явсыг мэдэх цөөн хідэн хүн энэ хүүхэд айраг архинд халамцсан олон хүний нүүр үзэж хөөрсөн дон олсон хэдийгэ орвон гоорн гөвчхөө хөөрхий хэмээн төлөөнөөс нь харамсна. Харин магсрын бухимдан харанхуйлан байсан сэтгэл яламгүй онгойж хинч шаардаагүй байтал дээл хувцаа засан босож дааган харыг дангаар унаж болдоггүй. Даамай амраг байвч дагуулад мордож болдоггүй. Чихэр амттай боловч жингээр идэж болдоггүй. Жинхэнэ амраг байвч зэрэглээд мордож болдоггүй. Давс амттан боловч дашаар идэж болдоггүй. Даамай амраг байвч дагуулад мордож болдоггүй хэмээн баригл эрдүү хоолойгоор ая бариад сүнчийн өгсөн хултай айрагнаас амсан ясалж. За нар эрт байгаа дээр газар дөхий дөө хэмээн хоймор тийш хэлэмхийн харангаан хэлээд гэрээс гарч морныхоо уяа тийш шулуухан явлаа. Цуутай баянтай худургийн барилдлагатай болсон доон санаа задгалан магнай тэнээлгэн мишээсэн цэнд бөөрөн хоёр Нанзад баяны өргөөнөөс сэрөөцөн алжаал тайлахаар гарч ирээд морны уяа тийш толгой удаан яваа магсрыг араас нь хараад таньсан боловч огт ажиж мэдээгүй дөрөсгөн энэ тэрхнийг хоорондоо ярилцсан гам байн зогсно.
Хоримлон найрлагчдын дунд өнгөрүүлсэн ганц мөч, давс үрсэн бие талхилсан 50 хэд хоногоос хэдэн хувь илүү урт санагдаж байсан бол 20-30-аад алхмын цаанах морины уяа тэнгэрийн хаяа хүртэл цаашилсан мэт магсарт бодогдов. 7 шидийн эрээн бараан бодол ухаан санаанд нь уймэд хүн болсон цагаас гашуудаагүйгээрэн гашуудан гутраагүйгээрэн гутрав. Магсар мориндоо мордохын өмнө өөрийн мэдлгүй эргэн харлаа. Ухаан санаандаа олонтоо үзэж, өөрийн гараар ханыг нь босгон хашиж, тооныг нь түшин өргөж, үнийг нь хатхан, цас цагаан цэцгийгээр бүрлээ хэмээн боддог, зүүдэлдэг байсан нөгөө хүслийн сайхан өргөө гэр газар дэлхийн дээр хэдийнэ сүндэрлэн босчээ. Гэвч тэр өргөө магсрих биш, хар янзангих. Тэр гэрт байгаа ирээн маран бүх тавил хоймор нь цомцон суугаад сүндэр яаж бас түүнийх. Ай хөөрхий хэлсэн үг амлсан амчин яалаа сүндэр яамин. Бүсгүй хүн гэдэг ийм л хуурамч байдаг юм гэж үдэ хонгор минь. Энэ өдрийн хурим найрын учрыг тайлах, сэтгэл засах ганц ч үг хэлэлгүй намайг цор ганцаар мордуулдаг ямар хатуу сэтгэлтэй юм бэ чи? Хэмин магсар агаар тэнгэр донсолгож, газар дэлхий чичиртэл хашгирмаар бодогдсон боловч шүдэн шажигнтал зун энгэр дээрийн ихэр нулимс унгаад мориндон сэв хийтэл мордон ташуурвч намрын шар наран доор налайн зөөрмөлөн байгаа уудам хөндөй дундуур шаргал тоос босхон давхилаа. Морины хөлөөр үргэн өсчих зарцаа, улаан ягаан далавч агаарт дэлгэн хомин дэрвэлцэж, тагнаа ташин шогшрон гаслах мэт дуугран ард хоцрох нь магсрын сэтгэлийн зовлонг шавж хорхоос хүртэл мэдээд газар дэлхий даяар зарлан байх шиг. Магсар ээжтэйгээ нүүрчрэн уулзахын өмнө сэтгэлийн зовлон, цээжний бактериагаан багч болов дундлах санаа, замын дунд гинт төрмөгц, өдөр шөнөгүй тэнгэр ширтэн байгаа газрын бяцхан нүт мэт төгрөг нуурын ирэг дээр бууж зэгсэн дотор суулаа. Олонний нүтэн дээр асгаруулах гээд байлууч. Одоо уйлах хүсэлтэй бол уйл. Энэ бяцхан нуурыг эргэн халж хөндийг бүрхтэл уйл. Өгийн нуур шиг шорууг болтол уйл. Хэмин өөрийгөө алдсан боловч дусалж нэлмэс нүднээс нь унсангүй. Дараа бурай гинэн хөнгөмсгөн магсар гинт ухаарах шиг болж, уур нөхөрөн эмээлийнхэн бүрхт өлгөөтэй байгаа даав хүйдэтэй давсыг задлаад атга дүүрнийг авч аман данчихв. Бөөл хилийн арьс хуурах мэт хорсон, хоолойд нь гашуун оргиж, хоёр нүд нь бүлтгэнэн, том том нулимс хацрыг нь даган бөмбөрлөө. Давс амттай боловч дангаар идэж боломгүй хэмээн албаар аргил эр хоолойгоор амьсгаа түлхэн дуулж байсан өөрийг нь ганцаардмал дуу чигэнд нь хадан, янзангийн тачаангуй шалаг, бараан нүүр сүндрэгийн доогтой инээд жирвэлцэн ягаавтар туяатай өөгүй цагаан царай ухаан санаанд нь өнгө тэрсэлтэн үзэгдсээр аваа. Үхэр сүргээ гэрийн зүгээ гэлсхийн өнийн явдлыг ширхэг дараалан нэхэн дурсаж явсан магсар хайда. Нэг талаас эд баялагын элбэгт нүд хуурцсан. Нөгөө талаас өнгө зүсний сайханд түр зуур тачаадсан тэр хоёрын сэтгэлийн холбоо. Даанч хэврэг байжээ. Хөөрхий сүндэрья. Хайрлуулахын жаргалыг даанч хөнгөнд үзэж, агсам азарганы туурайнд өртөн цавчуулсан хээрийн цэцэг адил хэлбархан гунцсан да хөөрхий минь. Хэмээн сэтгэлдээ өгүүлэн санаа алдав. Үхэр сүрэг хошууран өксөж буй хөтлийн цаахан машины дүү хөнгөн дүнгэн ойртон байгааг өнийн бодлоос ангижран ядаж асан магсар сая сонирхол мэдээд сумын төвхөр хунаа байж магадгүй. Сандаг гайхаар ороод толжинг аваад яваач гэж гуй. Цараа нь бараагаад хизээ мөдгүй төрөх төгсөн харагдана билээ. Хөл муутай уймраа хоёр хөгшин тулгар тэр амьтныг гинт өвдвөл уучраан олохгүй сандарна. Хэмээн бодсоор машин явж өнгөрөх замыг амдсхийн аяар алах болов. Оройн жартгай шарнаар уулын толгойд лав сууж хөхөмдөг ягаан туяа нүүгэлтэн аажим түрэн нөмөрч буй цасан хуучлагт уул хөндийг гониглон ширтэх мэт элчгүй шаргал туяаган тусгана. Уулын хүүшлэх сүүдэр даган хүүтний ирч чангаран давшиж нар жаргаж байгаа зүгийн тэнгэрийн хаяа зэсэтэл улааран байлаа. Хөтлийн зоон дээр мортон машин хоёр болцсон мэт учирлаа.
Максар гар өргөн нудраг савчин машиныг дуудан зогсоож жолоочтой нуулцахаар дутлан очив. Аймгийн төвөөс яваа машин байна гэдгийг твшний гаднах хоёр үсгийг хараад л мэдсэн авч жолооч нь зүс үзээгүй залуу ажээ. Максар минь тусаа мэдлцэн хаанаас хаа хурч явааг асуув. Энэ жил улсын аварга болж байгаа малчин Максринд шинэ гэр авчран буулгаж бариад буцаж явнаа. Сумаар дайран аймаг явна хэмээн жолооч залуу их багталтай хэлв. Максар танихгүй залуугаас өөрийн нэрийг санамсаргүй сонсоод бас улсын аварга гэхийг дуулаад итгэж ядан түгдэрснээ лавлаж асуусангүй. Хэрэг зөргөн шууд хэлв. Тэгээ. Харин би шинэ хүн газар мэдэхгүй хаагур яаж хүрэхийг сайн заагаад өгөөрэй гэснээр сая ямар нэг зүйл сансан бололтой нааш иргэн харснаа. Энэ хүн мэдэхгүй юм болов? Дарга нараасаа үүрэг аваад Максар аварганд газарчилж шинэ гэрийг нь барилцаад буцаж яваа хүн гэлээ. Хин яваа юм бэ хүүхээ? Нэрийг нь мартжээ. Бригадын тоо бүртгэгч гэсэн баха. Максар аварганд моторон сүрхий халаачхаад дах нөмрөө унтаад өгсөн. Максар хэн болохыг харах санаатай морин дээрээс тангов. Ямаан дах доороос үрчгэр хардуух цохойж байна. Жолооч залуу түүнийг нудран сэрээгээд газарчлах чухал ажил гараад байна. Сэр гэв. Мөнөх дахтай хүн яраглан хөдөлснөө хараал тавин нүрэн ил гаргаад бас яачхаа вэ хэмээн уцаарлан хөлчүү улаануудээр Максар тийш харлаа. Хар юнзан мөн болохыг Максар танин хачин учирлаа хэмээн гайхан бодсноо минь дамраан хальтан мүлтэн мэдлцэн жолооч залууд ярьснаа давтан хэлв. Би мэдэхгүй. Газрын аль мухарт байгаа цүдгэр хүүхний өдий ороо болсон хойно ирж явдаг юм. Машинд ч зай алга хэмээн янзан уцаарласнаа Максрыг сая таньж нүрэн үрчийлгэн мушилзан инээмсэглснээ. Чи л бас явдал удаад байгаа хүн үү? Муу ах чинь таны гадаа шинэ гэр барих гэж осгох шахаад эхнэрээ чинь буйнд дотроо халж аятайхан болоод явж байна. Чи мөн одтой заяатай хүн юм а. Хэмээн хилээ орооцолдуулан шалпал хэлв. Яагав нөгөө сандаг гайх? Баг охин долж нь хөл хүнд тулгар байгаа шүү дээ. Та ч мэдхэл хүний нэгсэн. Амаржих газар эртхэн бараадуулбал зүгээрсэн дээ. Тэднийг хаа байдгийг би яаж мэдэх вэ? Хавар жааныхаа доохон өвөлжөөндөө байгаа. Яагав? Нөгөө бор толгойн өвөрт. Бид яарч явнаа. Би ардаан ажилтай. Сумын эмнэлэгт хил хүргийлдэ. Максрын уур огцом дүрсхийн толгой дотор нь гал маналцах мэт болон хэлхүүгэн олж ядан түгдчихв. Тэгтэл жолооч залуу. Ахаа та санаа зовлтгүй. Бид хоёр замдан учран олцоод тэр айлыг олоод очие. Харин та улаан халзтай шин өргөөндөө сайхан шинлээрээ гэд хаалган тав хийтэл хаан шилний цаанаас хүндэтгэлтэй нэмсэглэн толгой дохиод машинаасаа хөдлөв. Хөтлийн уруу бууж яваа машины араас Максар харж зогссноо. Хачин учирлаа хэмээн өөртөө сонсдохоор хэлээд толгой сэгсрэв.